Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Public Lab Монголиогоос зохион байгуулж буй агаарын чанарын боловсрол олгох хөтөлбөрийн 33 дугаар сургуулийн 1-р багийн танилцуулагч Ганц Цэг байна. Ундрмаа байна. Би багасаа л гэр хороол төрж өссөн. Өглөө оройдоо цэцэрлэг сургуультаа явахдаа найз нөхөдтэйгөө тоглохдоо үргэлжил утаатай замаар явж утаатай агаараар амьсгалдаг байлаа. Нэг л мэтгэвд утааг хэвийн үзэгдэл байдгалж үлэхэд гэдэг бодол толгойд орчихсон байв. Гэвч үгүй юм. Бидний нүдэнд харагдах утаа нь агаарын бохирдлын нэгэн хэлбэр бөгөөд агаарын бохирдол нь нүүрсний шаталт үйлдвэрлэл болон тоосчлтоос үүссэн агаар мандлын бүтэц шин чанарын өөрчлөлт юм. Монгол улсын агаар бохирдуулагчдын ихэнх нь галгаанаас үүсэлтэй байдаг гэж үздэг. Үүнтэй холбоотой нэгэн судалгаан дээр Монгол улсын нийт айл өрхийн 70% нь байнгын галгаатай байдаг гэсэн байна. Энэхүү судалгааг харснаар манай багийнхан галгааны үеэр дотоод орчны агаар дах хийн бохирдуулагчид хэрхэн өөрчлөгддөг вэ гэх сэдвийг сонгон авахар шийдлээ. Бид туршилтаа явуулахдаа 2021 оны 1-р сарын 29-ний өдөр хайлаас орчинд байрлах 56 м2 нэг давхар байшинд Бекос төслийн зуухад модогийн галаан асааж дээрээс нь нүүрсэхийн эд чаталтын үед нь под төхөөрөмжөө залхан зуухны амсраас 20 см зайд байрлуулж хийн хэмжилтийг хийсэн. Доорх үзүүлсэн 2 зураг нь туршилтын үеийг харуулсан бол эхнийх нь эд чаталтын үе, хоёр дахь нь под төхөөрөмжөө хэрхэн байрлуулсныг үзүүлж байна. Судалгааны үр дүнг үндэслэн нүүрс төрөгчийн дутуу эсэл болон хүнд хөнгөн VOC буюу дэгдэмхий органик нэгдлийн ялгарлыг доорх 3 графикаар дүрслэн үзүүлсэн байна. Эхний графикт нүүрс төрөгчийн дутуу эслийн ялгарлыг шугамн графикаар, хоёр дахь графикт мөн л нүүрс төрөгчийн дутуу эслийн ялгарл хамгийн их, бага болон дундаж агуулмжийг багнан графикаар үзүүлсэн байна. Туршилтын явцад нүүрс төрөгчийн дутуу эсэл хамгийн ихтэй 64.5, хамгийн бага 3.6, дунджаар 47.9 микрограмм метр куб байсныг үүнээс харж байна. Сүүлийн буюу 3 дахь графикт хүнд хөнгөн VOC буюу дэгдэмхий органик нэгдлийн ялгарлыг дүрслэн үзүүлжээ. Хөнгөн дэгдэмхий органик нэгдлийг ногоон өнгөөр, хүнд дэгдэмхий органик нэгдлийг хөх өнгөөр тус үзүүлсэн байна. Туршилт бид 15 цаг 37 минутаас 16 цаг 4 минутын хооронд туршилтын суур хэмжилтийг хийж 16 цаг 5 минутаас 16 цаг 28 минут хүртэлх 23 минутын хугацаанд нүүрс төрөгчийн дутуу эсэл болон дэгдэмхий органик нэгдлийн ялгарлыг хэмжсэн. Манай багийн гишүүд сайжруулсан нүүрсийг шатаах үед дотоод орчны агаар дах хийн бохирдуулагчийн агуулмж нэмэгдэн гэсэн таамаг дэвшүүлж үүнийгээ судалсан. Туршилтын үр дүнгээр дотоод орчны нүүрс төрөгчийн дутуу эслийн агуулмж галгааны үеэр 15.4%, хүнд дэгдэмхий органик нэгдэл 2.4%, хөнгөн дэгдэмхий органик нэгдэл 3.6%-аар тус өссөн үзүүлэлт гарсан нь бидний таамагийг баталж байна. Туршилтын явцад хэмжилтийн цагийг алдаатай тэмдэглэсний улмаас хийн бохирдуулагчийн нөлөөллийг үнэн зөв хэмжээгүй байх магадлалтай. Энэхүү судалгааны хөтөлбөрийг зохион байгуулан биднийг дэмжиж ажилласан Канадын сан, Public Lab Mongolia-гийн хамт олон болон ментор багш нартаа гүний талархал илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа.